Би Солонгос улсад байдаг Монголын хөдөлгөөн нийгмийн даатгалын байгууллагын даатгалд 2007 оны 3 сарын 1-ээс өнөөдрийн хүртэл тасралтгүй нийгмийн даатгал төлж байгаа. Энэ төлөх хугацаа бол тасралтгүй одоо хийж явсных 2028 онд бол тэтгэвртэй гарахад ямар ч гэсэн одоо тэр хүү бодох юм уу одоо доторх заалтнуудыг бүгдийг сайн ойлгож мэдлээ хэрэгтэй юм байна. Бас одоо залуу улсууд бол төлж байгаа хүүхэд гаргах юу яах ямар нэгэн бид нар ч одоо гинтийн осол аваар тийм ээ гинтийн ямар нэгэн юм тохиолдоход бол нийгмийн даатгалыг төлж үйсэн хүн бол одоо тэрэнд бас хамрагдах юм биш үү? Тэр бүх юмд хамрагдах тийм ач холбогдолтой гэдгийг ойлголоо. Их тустай байдгийн байна гэдгийг мэдлээ. Тэгээд нийт энд байж байгаа бүх монголчууд маань нийгмийнхаа даатгалыг өөрийнхөө эрх ашигын үүднээс өөртөө алстаа одоо ирээдүйдээ хэрэгтэй гэж бодоод нийгмийн даатгалыг зохион жогоор төлж ивэл хэрэгтэй байна гэж бодож байна.